Улсын хурлын гишүүд дотроос олонхороо санал айлгараа сонгоно. Тэнд гаднаас намын байрандаа хуралдаж ирээд намын дотоод асуудал гэж тулгадаг зүйл үндсэн хууль дээр байхгүй. Бид цагаан дээр хараар байгаа энэ үндсэн хуулийг зөв уншиж, зөв хэрэгжүүл сурах хэрэгтэй. Үндсэн хуулийг хамгаалах сэтгэлтэй, хамгаалах дуртай маш олон албан тушаалтнууд байдаг юм байлээ. Гэхдээ намынхаа даргын асуудал дээр болохоор үндсэн хуулийг ингэж нулимж өрөөсө болохгүй. Намын дарга улсын хурлын толгойд гараад ирэхээр юу болдгийг та бүгдээрээ мэднэ. Би одоо өөрийнхөө намын жишээн дээр хэлье. Зээх болд гэдэг хүн улсын хурлын дарга болсныхаа дараа юу хийсэн гэхээр үндсэн хуулийн цэцэд нөгөө намынхаа даргатай нийлж хуультай зохион байгуулж байгаад сонгуулийн тогтолцооноос профессионал буюу энэ одоо намд хариуцлагатай байдаг иргэд саналаа гээхгүйгээр парламент төлөөлөлөө оруулдаг тогтолцоог үндсэн хуулийн бус гэж зарлуулж хуульдж ирсэн. Ялтынхаа төлөө, намынхаа төлөө ийм хуульдаанд орж ирсэн. Энэ хуульдаанд орсныхоо золионд 4 жил арчсан намыг гудамжинд явуулсан. 4 жил Монгол улсыг ардын нам дангаараа засаглах тэр үе таалгыг нээсэн. Төр ингэж самарж гажигддаг. Тийм учраас ийм сургамжаас арчилсан нам сургамж авсан учраас өнөөдөр улсын хурлын даргыг намын дарга байлгахгүй гэдэг энэ зарчим дээр хатуу зогсож байгаамаа.